Өөрхөнгөн хүүхдүүд Ромео Жулиета жүжигийг англи хэл дээр бүрэн ихээр нь тоглосон байна. 2 цаг гарын хугацаанд үргэлжлэх энэхүү жүжигийг номын гүүр сургалтын төвд суралцдаг 10 ихэр сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 20 гаруй сурагч тайзнаа тогложээ. За Өөрхөнгөн аймаг дахь манай сурвалжлах багийн эрүүлсэн мэдээллийг үзэгч та бүхэнд одоо хүргэе. Энэ жил хүүхдийн байгууллага өсөж хөгжсөний 100 жилийн тохиож байгаа. За ойг өгсөн төлөвлөгөөт ажлуудын нэг нь энэхүү англи хэл дээр тоглосон жүжиг байлаа. Номын гүр сургалтын төвийн сурагчид 1-р сараас хойш тасралтгүй бэлтгэл хийж энэхүү жүжигийг тайзнаа тоглосон юм а. Орон нутгийнхаа хүүхдүүдэд бусад орны хэл соёлыг урлагаар дамжуулан ойлгуулахад гол зорилго нь байсан гэлээ. Хүүхдүүд чөлөө цагаараа танхимаас гадна яаж хэлийг жинхэнэ бодит амьдрал дээр соёлоор нь дамжуулж хүүхдүүд одоо багаар ажиллах, хүүхдүүд өөрсдөө суралцах, магадгүй нэлийн төвчээртэй болох тий бусдын зовлонг ойлгох энэ жүжиг нь өөрөө одоо дайсагналцсан хоёр гэр бүл одоо хоорондоо үр хүүхдэрээ дамжуулан эвтэй болж байгаа ийм гайхамшигтай сонгодог жүжиг байгаа. Тэгэхээр энэний одоо энэ сайхан дэлхийн сонгодог соёлыг одоо жоохон ч гэсэн орон нутгийнхаа түгээх гэж хичээсэн. Хөдөө орон нутгийн хүүхдүүд Уильям Шекспирийн энэхүү алдартай жүжигийг англи хэл дээр тоглож чадна гэдгийг харуулах зорилготой энэхүү жүжигийг тавьсан. Хүүхдүүд англи хэл дээр ингэж тоглож байгаа нь өөрсдөд нь болон үе тэнгийнхэнд нь урам зориг эрч хүч өгч байна гэж бид харж байна. Ромеогийн дүрд 10 ихэр сумын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Цэрэн Дорж, Жулиетагийн дүрд 10 ихэр сумын Мэргэд сургуулийн 9 дугаар ангийн сурагч Маргад нар тоглосон юм а. Хүүхдүүд дэлхийн алдарч жүжигийг англиар тоглоход хүн үзэх болов гэсэн айцтай байсан бол танхим дүрэн үзэгчтэй байсан нь маш их урам өгсөн гэдгийг хэлж байлаа. Анхны удаа ингэж жүжинд орж байхад бүр амар гоё. Гол дүрдээ бүр гоё байгаа байхгүй ингээ их удаан давтаж хийсэн болохоор ингэ амар эхэндээ айж агаад одоо жоохон ихтгэлтэй болоод эхэлсэн. Одоо ингээ жүжигээ гоё үдчихэж байгаа хүмүүстэй бүгдээнд нь илүү гоё ингээ тоглож үзүүлээгээ дүрдээ орж үзүүлээ гэж бодож байгаа. Тэгээд бас жоохон хүмүүс ингээ зураг авъя ихчээ тантай зураг авъя гэхээр амар хөөрхөн санагдаад ингээ жоохон бас тэднэр бас ирээдүйд гоё жүжиг тоглох ингээд ийм санаа өгч байж магадгүй гэдэг өөртөө амар баяртай байгаа. Англиг одоо 2 жил хагас юмнаас одоо сурч аксес яваад сурж байгаа. Тэгээд яг одоо яг дебют гэдэг клубийнхаа хүүхдүүдэд тоглох юм гоё байдаг шүү дээ. Амар ингээд аз жаргалтай юунаас ч ингээд хараат биш ингээд амар гоё өөрөөхөр байдаг. Тэгэхээр энэ дээр тоглох бол үнэхээр аз жаргалтай юм. Өнөөдөр одоо суудал дүүрэм, танхим дүүрэм нэмэлт сандалтайгаар одоо дараагийн удаачганда магадгүй 2 дахь 3 дахь удаагаанчганд тавих талаар одоо ярилцах юм шиг байна. Тэгээ бид нар бол одоо бас хүүхдүүд маань яаж оролцох бол сонирхох болоо гэсэн чинь биднээс одоо нэг хүлээснээс давсан одоо тийм хэрэгцээ байна гэдэг бид нар олж харлаа. Ромео Жулиета жүжигийг дунд сургуулийн сурагчид англи хэл дээр тоглож байгаа анхны тохиолдол нь юм а. Зохион байгуулагчид цаашид илүү олон хүнд хүрэх гэснээр хүүхдүүдийн англи хэл сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэх юм байна гэдгийг онцолж байлаа.